1980-ад оны үзэгчдийг байлдан дагуулж байсан өгүүлэгдсэн харь жүжигийг улсын драмын Эрдмийн театрын дахин тайснаар тоглох гэж байна. Цаг мөч илэгдэх тусам хүний тухай хүн хүнээ өгүүлэх, хайрлах, энэрх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн энэ жүжигийг ард дуурын зохиолч Бавуугийн лав сүрэн бичиж, найруулагч Санжигдан агсан 1988 онд тайснаар тавьж байсан билээ. Харин энэ удаад Санжигдан найруулагчийн анд нөхөр Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Найдан Дорж зураач Төмөр хоёрын хүү соёлын тэргүүний ажилтан Аянганаар хүн хүнээ өгүүлэх хайрын тухай энэ жүжигийг сэргээн тавих гэж байна. Тэгээ энэ анхны тавилтаар сүнс гэж одоо тэр өөр ертөнцөөс энэ тайзан дээр амьдралд тэд нар бид нартай холбоо барих боломжгүй байдаг л да. Тэр өөр ертөнцид байгаа Санжигдан найруулагч маань бас бидний энэ уран бүтээлийг хүлээж авч баярлах баха гэж найдаж байна. 3 дахь удаага тайзны амьлах өгүүлэгдсэн харь уянгийн дараамын жүжигийн гол дүрд ардын жүжигчин Саран Туяа, соёлын тэргүүний ажилтан Димитбаатар, соёлын тэргүүний ажилтан Амгаланбаатар, Болормоо, Нар Мандах, Баттөмөр, Цэрэнболд, Отгон Цэцэг, залуу жүжигчин Зоол Жаргал, Алтан Гэрэл, Од Гэрэл, Одон Чимэг, Эрдэнэ Ноёр, Мөнх Чимэг, Баяр Жавхлан нар оролцсон тоглох юм а. Нэгдүгээрт энэ жүжигэн дээр 1988 он буюу 20 дугаар зууны төгсгөлд Монголын театрын түүхэнд нэгэн үйл явдал болсон. Энэ үйл явдал юу вэ гэхээр зэрэг Бавуугийн лав сүрэн гэдэг дунд иргэм насны нэгэн зохиолч, ард түмэн уянгийн дориг гэдгээр номоор нь мэддэг нэг ийм зохиолч улсын драмын Эрдмийн театрт жүжиг бичиж өгсөн байна. Нэг анх удаа энэ босгыг давж орж ирсэн. 2 Дорноговь аймагт найруулагчаар ажиллаж байсан Санжигдан гэдэг найруулагчийг Дорж Самбуу гэдэг улсын драмын Эрдмийн театрын ерөнхий найруулагч урьж авчираад энэ жүжигийг тавих эрхийг өгсөн байна. Хүн байхын эхлэл хайр гэвч өнөө үед энэ сэтгэлгээ өөрчлөгдөж хүн хүнээ гомдоох, бие биедээ уурлах, тунирхах нь олширчээ. Өгүүлэгдсэн хайр ээлжид бүтээлээрээ улсын драмын Эрдмийн театрын үзэгчдийн оюун ухаанд хүний гинэн цайлган сэтгэл, бие биений өршөөн уучлах, инэрл хайрын тухай эргцүүлэн бодох боломжийг олгох юм а. Монгол улс зах зээлийн эдийн засгийн шилжсэн энэ 90-ад оны үед бол энэ тогтолцоос алдагдсан. Энэ уран бүтээлээ бол газар дээр нь